Fall Auto. You think we sang guitar. Yeah. Think we sang guitar. За юу яцхан залуусаа сонсогч болон үзэгчтэй. Тэгээ өнөөдөр би подкастыг эхлүүлэх үүрэг авсан байгаа. Тэгээд өнөөдөр манай зочноор Psychedelic Prism буюу DJ залуу Цэгийн маань оролцож байна. Би товчхон танилцуулах байсан уу? Тэг. Тэгээд Demi Morris одоо crew гэх үү те одоо бүлгэмийн юм гэж хэлж болно. Үүсгэн байгуулагч. Үүсгэн байгуулагч бөгөөд толгойлогч гэхэд бол буруу байхгүй шүү дээ. Толгойлогч нэ. За ер нь бол тийм. Тэгээд яг DJ artist нэр нь бол Psychedelic Prism гэдэг нэрээр. Ерөнхийдөө хүмүүс хэлж чаддаг дөө баг. Тэгээд Монголд нөгөө нэг сайн мэдэхгүй л дээ гэж. Ер нь ямар урсгалаар хөгжим тоглодог вэ гэдгээр нь өөрөө танилцуулах уу? Сонсогчдод маань. Ер нь бол нэгэд олон шүү дээ чинь бас. Тэгтээ яг олцоо гэж тоглодог юм болохоор techno EDM industrial төлөв юм. Яг бас acid house, breakbeat. Инхүү бас electronic stuff. Ер нь бол нэг яг нэг юунд бол баригдахгүй. Гэхдээ жоохон ерөнхийдөө жоохон dark тал руу гэж. Гүйл тэгээс тийж бододгүй шүү дээ. Хүмүүс ямар тийж юм боддог байна. Яг тийм бах те. Гэтэ яг нэг яг темирхүү хөгжим сонсдоггүй хүмүүс одоо сонсогчдоос минь байлаа гэж бодоход яг саяны хэлсэн жанрууд руу шууд шумбаал орох юм бол бас үнэхээр яг нэрээ хүнд юм биш үү гэж бодох баха. Яг сонсдог хүмүүсийн хувьд бол арай нэг юм наантай цаантай бол бодголох л та тий. Огт тем хөгжим сонирхдаггүй юм бол шууд сонсоход бол жоохон хүнд гэж бол ер нь бол сонсох шат дараалал гэх юм уу тийм юм бол тэр тухай бас өнөөдөр хэдүүлээ ярилцъя те яванда. Нөгөө улаан болын бол одоо хэлдэг энэ талаар хойш нь ярина. Тэгээ өнөөдөр би танаас нэг асуулт асуумаар байна. Бро Psychedelic Prism гэдэг нэрийг яагаад сонгосон бэ? Би тэгээ сая нөгөө Zoom-ээр орж иж байхад нөгөө өөрийн чинь логог харлаа л да нөгөө Pink Floyd-ийн лого байсан те нөгөө гэрэл Prism нөгөө channel тусгаар нөгөө солонгор шарагддаг те гэрлийн хугарал гэдэг үлээ. Тийм баха. Гурван Prism ялтацдаг нэг цагаан өнгийг 7 болоод физик дээр яг ордог тий. Psychedelic Prism гэдэг нэрийг яагаад өгсөн бэ ер нь? Яг зүгээр товчхон л тайлбарч байна. Тийм амар тийм бас товчхон байхгүй ер нь зүгээр. Эхлээд зүгээр psychedelic юм байгаа байхгүй юу? Зүгээр юм Prism гэдэг. Гинт нэг үдэг тэгээд их магин шиг. Нэг өдөр сууж аал гэгэрлийг олцсон шүү дээ гэдэг шиг. Тийм тэгэл таалагдал. Ой бас янз бүрийн хөгжил psychedelic rock мок ихлэж сонсдог байсан. Ер нь 12 онд яг энэ санааг бол авчихсан юм байна. Яг ингэ фестивал канилгүй байж байгаа. Тэгээд DJ мэж хийхдээ за артист нэм гэсэн. Psychedelic нэрд оруулаад. Nice. Гүр амар тийм үнхээр байхгүй. Зүгээр сонсдог хөгжмөөс авсан inspiration бол өөр таалагддаг зүйлээсээ бодож явж байгаа л яг карьер эхлүүлэхдээ за ингээд шай гэсэн юм шүү дээ. Юу ч тийм хуурлын хууль мөрөө юм байна. Тэр бас яг гэхдээ гоётой яг нэг гэрлээс ингэж 7 өнгө ингэж гардаг те гэрлийн хууралтаас сонир үзэгдэл те. Тэгэхээр тэр бас айгүй гоё нэг юу юм л та. Бас нэг гоё артист нэр юм л та те яг тэр бэлгшээлийн бодож үзэлөө. Тий. Одоо монголоор бол бараг юу юм биш үү? Солонго юм биш үү? Солонго. Юу DJ гэхийг монголоор юу гэх юм бэ те? За яг толгойд бууж ирэхгүй. Пинц зураач байгаа. Нөгөө шүү. DJ солонго гэсэн те. За тоглоо байла тэр жаахаа. Ойрын сони ачнаас яриач одоо нөгөө нэг DJ нартай болон
Ер нь хөгжмийнхэнтэй нөгөө перформ хийдэг хүмүүстэй бид хэд бас ганц нэг подкаст хийлээ ярилцсан гот Монголд байгаа ялангуяа. Гэхдээ Монголд байгаа ч гэлгүй корона маань өөрөө угаасаа дэлхийн асуудал болохоор хаач байсан хамаарч л байгаа хэл та. Тэгээд яг ярангуут ерөнхийдөө л нэг хариулт өгж байгаа. Гэхдээ яг чиний хувьд яг нэг сонин сайхан гэвэл юу байна? Одоо энэ карантин болон бас бус зүйлүүд ер нь яг чамд яаж нөлөөлж байна? Ер нь нөлөөлж тэгэл хадгалал тоолохгүй байна. Гацаа юм айч маянгаас тоглох гэхээр тийм болчихсон. Ер нь дэлхийд даяараа тийм зүйл байна. Гэтэ яг хараад тахт Европ гэрүүд байр босоолох юм. Локдаун гэдэг чинь л стори. Тийм. Европын зарим орнууд бол Европын ч гэж ер нь тэгээд барууны орнууд дийлийнх нь ер нь тэгээд ковидыг зөвөр ханиад гэл үзчихлээ л да тий. Тэгээд хийх юмудаа хийгээд бүх юмудаа нээдгээрээ нээгээд тэгэл явжлаа л да тий. Монголд болохоор жоохон арай ондоогоор хүлээж аваад байгаа шиг байна тий. Яг одоогоор таан л та. Харин тийм. Гэхдээ хамгийн гол нь бас далимд нь жоохон улс төр шаагаад байгаа юм шиг тий. Яг 21 оны эргэлж сонгуул ашиглах гашгаад. Гэхдээ 20 оны сонгуульч гэсэн ашигласан юм шүү угаасаа тий. Ашигласан. Нэг тийм. Одоо карантинлахын ч бол одоо үнэхээр дотроо алдсан болохоор ойлгоо. Тэр хавар мавар одоо дотроо ч алдаагүй жиж бас яг яагаад байгаа юм бэ тий. Гэхдээ ер нь юм бол тэгэл юм болохоор тий. Харин тийм дотроо алдаагүй бахта маск зүүж мүүж яваагүй шүү дээ. Харин тийм. Хот. Тийм бас тийм өхлийн аюултай ч өвчин биш юм байлаа. Ер нь бол харин тийм. Тэгэнгүүт бас нөгөө талаас нөгөө нэг Монголд бас нэг жоох онцгүй байгаа юм. Корона туссан үнийг зүгээр үзэн ядаа шахаад байгаа. Яагаад тэгээд байгаа юм бэ? Зүгээр явж байгаад өвчин туссан үнийг зүхээс шагаад. Гадуурхаа шагаад. Халдвар тээгч мээгч энэ. Халдвар тараагч мараагч. Одоо нэг шинэ тохиол баян зүхээс гарсан гэдэг байгаа. Тэр нэгэнд ичлэн гарч ирлээ. Тийм. Одоо нөгөө дөрөв талцгаад байгаа шүү дээ. Баян зүрхтэй бараг яач гэнэ. Дүүрэн мөрөө бороод байгаа. Эндээс товчгоод өгнөхэд манай монголчууд ер нь их гадуурхагчд юм байна тий. Арьс өнгөцөлтэй тий. Арьс өнгөч жоох нөгөө нэг racismтэй ер нь яг нэг юм жоохон гадуурхагч боллоо шашдаг. За хүн сэдврүүгийн талтарсан байдгийн байна гэсэн байна. Тэгээд чамд яаж нөлөөлөв тоглолтууд орохгүй одоо тэгээд карантинаар юу хийж ин да? Үгүй одоо гэртэл юм да. Энэ хайжлагдчихгүй тоглохгүй. Сайн нэг хайжлаад хийгээл. Юу нэг сарын би ч нэг таарны түүрийгээд сая 20 оны 1 сарч те. Тийм яг 12 сар Монголд гаргаад тэгээд яг Монголд карантин тавих 4 он юмж ирэл. Тэгээд бас нэг 2-3 тоглолт тэгэл карантин бол Хятадаар түүр ихтэй хаагуур явсан бэ. Хэдэн отоор тоглов? 5-6 отоор. Вонжо, Шинжэн, Ханчжоу, Чинтаоби. Зүгээр явсан тий. Ямар хөө экспириенс туршлага, ямар хөө туршлага хоримтлуулав? Сонсогчд бас хэрэг гэдэг юм байна. Клабын соёл нь ямар вэ? Монголтой харьцуулж бас үзсэн харснаасаа. Энэ бол хамгийн том ялгаа гэх юм бол дууралт. Апот дууралт гэдэг. Энэ Монгол харамсдаг гэж хэлж болно. Монголд яг энэ гайгүй дууралт клаб энэ 2-3 юм уу те? Гайгүй дууралт гэвэл. Тийм гайгүй яг хамгийн гайгүй нь void дуурж байгаа. Зүү болон тэр нөө Izorum гэдэг газрууд те. Q гайгүй. Тэгээд хатад бахаар энэ ямар ч клабыг гэрэлтэй тийм юм дөрөв. Наач хандлын баггүй. Яг гоё дуурайд тэгээд артистууд таахгүй тэгээд төлөвлөж өгсөн бол хэдэн хүн ирнэ үү
үгүй байсан ч хамаагүй. Шатлаа гэсэн юм байхгүй те. Шатлаа гэд мөнгөө ингээд гонжроошоо те. Тийм юм байхгүй. Ааха. Тэгээд мэдээж их хүн амтай хэлэхгүй бас юм хөдөлгөөний өвчтөн сонсдог хүмүүс зөөлсөн байдаг. Тийм бах те. Тий. За. Ер нь нэг битэрч нэг цагаан сарын үеийг явсан. Ааха. Ямар ч нэгэн бас корона гараад ирсэн соёлын хүн бол моцсол байсан. Ааха. Тэр нэг тийм. Аудиенс нь одоо яг энэ гадаад DJ тоглож байгаа гэхэлэр ямар шиг хүлээж авч байна? Эсвэл бол одоо юу гэдэг нөгөө нэг юм байдаг ч на Монголд нэг одоо гадаад DJ гэхэлэр ингээл амар хайптай байдаг те. Тэнд болохоор ерөнхийдөө ямар шиг байна? Чамаг гэдгээс хөгжмийн төлөө сонирхож байна уу? Эсвэл бол ерөнхийдөө ямар шиг байсан хүмүүсээ одоо тэр байгаа байдалтай монголчууд харьцуулах юм бол эсвэл бол яг зүгээр яг адилхан хэвэндээ байсан уу гэдэг ч юм уу те. Тэрийг асуух гээд. Яг гадаад гэж яхад би бараг гадаад шиг харагддаг. Яг тийм хүмүүс таарсан юм шиг. Ааха. Тоолтолсны дараа ирээд байх юм байна. Тийм бас тийм. Нэг өөр монгол хүнтэй нэг гэж таарсан. Oh nice. Монголоор ярьж хэлбэл тийм юм. Nice. Тийм. Одоо яг тийм түрүүний чиний хэлсэн дугаарлалт гэдэг дээр яг бодож илаа л доо. Яалтчгүй нөгөө талаасаа клуб гэдэг чинь угаасаа хөгжим сонсох гэж очдог газар болохоор дугаарлалт нь л уг нэгдүгээр байх хэрэгтэй л да тий. Тийм байна. Тийм байна. Тэгсэн чинь манайхан болонгоот тэрийг нь аргалаа шгаа тий. Орчингоор аргалчих. Манайд чинь тэгэл ямар чанарын шат хангаагүй мангар газар байгаа юм. Тийм тий. Full range хараад ямар ч зүйл клаб тогтдог гэл. Тотал ороод нэг хэдэн Yamaha бөндөл аашаах. Болно үстэй. Total Music Center л юу лээ? Нэг тийм. Би ихтэй бас яг тэгж бодох юм байна. Би яг нэг дээр нэг бар pub цаашаа нэг клуб нэ гэж боддог байсан аахгүй юу? Мөрөддөг байсан аахгүй. Одоо ч мөрөддөг л тоо. Гэхдээ яг тухайн үед бол бас мэдэхгүй юм байлаа. Тэгээд яг тэр хөгжмийн дугаарл ямар байх хэвээр хаана яаж ингээд тэр хөгжмүүдийг ингээд сурлуулах хэвээр. Би яг сая өнгөрсөн жил яг студент нэгтэй билигээс тэр имийг зүйлийг мэдэж авсан аахгүй. Яг тэр спикерүүдийг акустик те хаана барилуулах хэвээр нэтрэгээ тэгэнгүүт хэрвээ одоо юу гэдэг яг би тухайн үеийнхаа одоо үс бодлоор яг нээсэн байсан болоос яг адилхан л тоотлоор нэг юм бөөндөө зохицуулаад гэж нэг отлооны вицсэн сууж яхан. Тэгээд били зэгнэл молуулаад гэж. Яг хаа тэг нэг амар буруутгаад байхад хэцүү ч гэсэн бас нэгэнт нэг салбар руу орж байгаа бол тэр салбараа гүйцэд ойлгож мэдэж тэ наандад юм юу хийх гэж байгаа вэ? Клуб гэдэг чинь хүмүүс төгжим сонсох гэж байгаа шүү дээ гэдэг бодмоор ч юм шиг те. Арх уулах гэдэг юм шиг бодоо шүү. Ер нь бол те. Мэдээж хэрэг ер нь бол бас Монгол нөгөө яг наслах нь усч байгаа хэвчээ клуб. Удаан оршин тогтнох уу? Тийм. Яг чигээр нь бас яг нэг барьж байлгадаг юм шиг байна. Клубод. Тэр сонирхолтой букинг хийдэг юм уу те? Тэр бас харин айгу сонирхолтой санагдсан. Ягаад тэгэхээр нэг аливаа нэг газар гарч ирэл эхний 2 жил бол амар хөл одоо юу гэдэм нэг одоо юу гэдэг нөгөө амар хүмүүс ирдэг те. Тэгээд яагаад 2 жилийн дараа тэр нэг буурчаад байгааг л би ерөөсөй ойлгохгүй байна. Тэр одоо менежмент нь өөрсдөө ингээм яарчд юм уу одоо яа тийм ер нь про юу гэж бодож байна. Цэгийг тийм санаатай. Хүмүүс өөрсдөө л амар хүн үе дадал гэлмэл нэг юм давтагдалч юм тийм байж юм гэж бодож. Тэр газар руу ороход чинь тийм тал гэдэг. Шинэ газар руу орох сонирхолтой болчдөг гэж юу? Тийм яг одоо монголчууд хитгэн DJ байгаа юм шиг харагдчихсан. Хит одоо тэгэл үдийчэн давтал төрөөс ич харагдаж. Шоу гал юм чинь тавтад гарах. Багтээс тайланд дахиад нэг юм биш тийм. Тийм багтай. Интернэшнл бүкингээр ер нь сайн хангаж чичиг гайгүй.
Тэгвэл ер нь бол клубын менежментийн ажил юм шиг л надад санагдаж байна л да. Одоо нэг хэсэг хугацаанд зүтгүүлж байгаа тэр одоо арга барилаа жоох өөрчлөгч үт юм уу? Тоглуулж байгаа дижнерээ солихч үт юм уу? Тэрэнд бол клуб яг өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй байх тий. Тийм байна тий. Тэгэл орчноо бүрдүүлээл одоо юм уу зарах бол тий. Шаардлагатай гэвэл апгрейд хийгээл тий. Сайжруулалт тэгээд. Одоо би гэс нэг яриад таслаад нэг онцгой мэдээж үзэж байгаа хүмүүст миний нөгөө нэг хашил хөдөлцөн. Тэгээд жоох нэг хамбарнаас жоох шингийн гожоод байгаа. Тэгээд тэрийгээ зогсуулах гол хэцүү байна. Ойлгоорой. Тэгээд голоор нь тийм явдал хийвэл тэгээд битгий нэг тоогоорой. Хиддэг дугаар гэж. Одоогоор яг өнөөдрийн бид урын ярьж байгаа энэ моментд бол 27 дугаар цэцэгдсэн байгаа. 20 юу лээ? Худлаарчлаа. Тийм 8 юм байна. Тэгээд 2 дугаар хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ 31 дахь дугаар гэж явах нэ. Тэгээ манайд чинь яг вэ сүүлийн нэг 6 сард бол эрчимтэй үзэж ин дөө ихэнх дугаараа хийсэн. Уг нь бол жил хагас өмнө эхэлсэн. Эхний жилдээ нэг 6хан дугаар гаргасан юм уу 7 дугаар гаргаад тэгээд үлдсэн дугаараа сүүлийн 6 сард зүтгүүлж ин да. Одоо тэгээд сонсогчд маань бас нэмэгдэж байгаа баярлаа. Тийм дали орж ирдэг тий. Нийгмээс ангид шин чайл нэгдсэн шүү. За тэгээд чиний хувьд одоо тий яг ярихаас эмээгээд идэгэл юм бэлээ л дээ. Одоо DJ-нэр ер нь гэхдээ адилхан хөгжимчд артист хүмүүсээс сухаар жоох эмээгээд идэг. Гэхдээ би бол нэг тех шаардлагатай гэж ер нь бодхоо бойсон гэх юм уу тэр чинь зүгээр цог үений үзэл бас бодол явж байгаа шүү дээ тий. Тэгээд нэг бас эренбэлэх гээд байгаа юм бас биш. Гэхдээ Монголд одоо тоглож байгаа адилхан DJ-нэрээс чи онцлох өөрийн чинь хувьд одоо бас онцлох DJ-нэр хэм байна. Мундаг хүмүүсээс дурдвал энэ тустай яг нөө дижнерээс энэ хоёрын нэг хардсан шүү дээ. Скил өгөөд мэдээж цаг selection гэнэ. Сонголтууд. Дууны сонголтууд тий. Скил талаасаа гэвэл мэдээж эндүү цаамс байгаа. Найзын дижнер байна. Эсвэл яг track selection гэх юм бас мужина гэж байна. Тэгээд манай Кингс байна. Мужина гэж. Мужина? Тийм, тэгээд намана гэдэг нэг охин байдаг. Яна байна. Тийм, тэний тоглолт яг бас яг юм шиг. Яг одоо таамаглах юм уу? Тийм. Зүг. Энэ бас янз янзтай заримдаа ороод сонсох таалагддаг. Заримдаа амар гоё таалагддаг. Би нэг юм асуумаар санагдаад байна л да. Одоо ингээд дуучин бочин хүмүүс ч юм уу фэнүүд байдаг те. DJ-г дагаад одоо фэнүүд ер нь хэр байдаг вэ? Одоо чиний хувьд ч юм уу ихэд тиймэрхүү фэнүүд байна уу? Тэгэл яг те. Энэ DJ энэ газар тоглох чинь штэ. Тийш оч үзье гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм ер нь хэр байна. Тэгээд одоо за яг хуу ганц хүн ингээд нэг юм пари мари хийх нь чашин. Гэхдээ ер нь бол нэг DJ-нэр ингээд нэг пари хийхэд нэг хүмүүс дагаад ирчдэг штэ. Тэгэхээр яг тиймэрхүү юм хэр байна Монголд одоо яг тий фэн бейс хэр үсэж байна. Тэмцэн байгаа. Тэгээд би тэр фэн хэсэлийг масагчнаар гэж ярих хэрэгтэй та. Тэгээд сонсдог ч юм уу. Энэ нэг болж байгаа хэлбэр тиймэрхүү юм бол тийм байна. Nice. Одоо жишээлбэл Demi Moore эсвэл одоо psychedelic prism set тавина гэхэд зориод ирдэг хэсэг бүлэг залуус байгаа гэсэн үг шүү дээ. Тийм да. Тэгэл фэн л гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө Монгол нэг жоохон нөгөө фэн гэж хэлчихлээр нөгөө сонсогч нарын ч болон нөгөө уран бүтээлчд нь гэсэн нэг жоохон нэг юм дарк гэж байгаа тийм. Нөгөөдөл нэг фэн гэж бодсон гот гэл нөгөө ханаас нь үхэн автаа шаадаг юм шиг тийм. Сонсогч нар ч тэгэл фэн ахгүй тийм. Тэр жоохон нэг дайлал жоохон талны үнцэг хүлээж аваад байдаг санагдаад тийм. Тэгэл яг л фэн л байна л да тийм. Яг л фэн. Гадны
их ойлгосон юм шиг санагдаад. Тийм баг тий. Яг одоо их хэмжээний одод ямар гэдэг вэ? Тийм. Тэр шиг ингээд сайн гэж ярингуут яг нэг юм хүчтэй. Гэхдээ ер нь team сэтгэл зүг яг тэр одоо entertainment сайтай орнод бүтээд юм шүү дээ. Солонгос одоо жишээ нэг тэр TV шоунууд бол тэр нэг гэдгийг бүр яг тэр танаас нь ингээд заагаад өгсөн нэг үзэж байгаа хүмүүс нь тэрийг ингээд авчдаг. Тэгээ бодлоо бүрдүүлсэн тий. Тэн дээр тэгдэм шиг. Монголд яг ямар ч тийм байдаг болохоор нэг хүмүүс тэгдэг юм шиг тий. Тийм фэн хэр тэрх ёстой юм шиг бодцсноо. Тийм бараг л ингээд левч мөвчгээ тайлж байла яах гэдэг юм тийм бараг. Тийм ойлгож байгаа. Хөхөн дээр гарын шиг зураад өгөөч. Гэтэ тийм ч юм болж ирсэн үү? Яа, тэгтээ Монгол бол нэг ихгүй л ах. Тэгээ яг түрүүний ярьснаар тийм сонсогч нарын хөгжил ер нь аль төвшөндөө явж гин гэж чи бодож байна. Одоо яг ялангуяа цахилгаан хөгжим тэгээ электроник хөгжим сонсогчд клабын соёл гэдэг зүйлийн талаар би ярмаар айгуу санагдаад байгаа л да. Ялангуяа. Ямар ч байсан байнга тийшээ хөгжиж байгаа гэж бодож байгаа. Хөгжиж байгаа тий. Яг харьцуулахад бол уус амар босог байгаа. Ам баг тэгээд иргэд бол ам багын чинь ийм юм баглахгүй. Нөгөө нэг харьцаагаараа тий. Угаасаа жоохон цөөн хүмүүс сонирхдаг учраас цөөхүүний цөөхн нэхэр чин тэгээ хэд болох уу гэдэг юм гараад ирж байгаа хэрэг. Тэгээ энэ бол миний яг ойлгож байгаагаар 16 оноос би чиглэл тоглосон. Тэ. Тэгээд тэрнээс хойш бараг 5 жил тоглох юм. Энэ хугацаанд бол миний өөрийн бодлоор бол нэлээд хөгжсөн. Би өөрөө ч жишээлбэл амар хөгжсөн байна. Манай партийн хөгжлөөр ирсэн болсон бол давхар хөгжөөд ирсэн байна. Тэрэн дээр бол яг санал нээлж байна. Сүүлийн 5 жил гэл. За яг эрчимтэй хөгжсөн гэвэл сүүлийн 5 жил хаа те яг ялангуяа электроник хөгжмийн одоо юм клабын rave гэх юм уу одоо яг юу гэх юм те тэр зүйл бол Монголд амар хүчтэй хөгжсөн баха. Тийм. Яг бид нэг өмнө би одоо жишээ нэ тэр оноо чамд спорт гарч болчихсон. Сайн мэдхгүй гэж юу? Тийм. Хойд бас тэгэл хүмүүс гараал ороод явдаг тийм. Тэгээ яг нөгөө нэг анх клубын соёлыг те бидрэл клуб гэдэг болохоос клубын соёлыг одоо Улаанбаатарт нэвтрүүлсэн одоо ах нар маань бол яг бас тийм янз янзын ивентүүд зөндөө хийдэг л байсан юм байлээ. Яг цагийг хэлж байгаа шиг би бас жоохон байсан болохоор одоо юу гэдгийг тэр 2010 оноос өмнө бол би нэг баар сав ороод яваад байгааг мөн ойлгомжтой. Тийм тэр яг өөрийнхөө бодлоор бодгоот те биднээс хэлж илүү хоцсон санагдаж байна. Миний хувьд сар надад яг дижитал нэгсэн онхны том зүйлээр герман. Тийм би яг тэр за шууд өөрөө яар. Герман юу тэгэл night life-ийн discovery гэл. Тэр нь тэгээд чинь Монголд очиод юм хийж. Nice. Ихэмээ. Юун чамд илүү таалагдсан бэ? Одоо жишээлбэл Берлиний шөнийн амьдрал тэр клубүүдийн гоё туршлагаасаа тэгээ үдсэн харснаасаа сонирхоос хаваалцаач. Ер нь бол тэгэл филинг таалагдсан. Асан хүмүүс бүгнээр амарч тийм асуудал зүгээр нэг хэлээ. Ичээ таа. Би ч нэг аль гараад юм аацсан гараад яг л хэвчээ мэдсэн. Чивэл тэрнээс өмнө гэхдээ ер нь юм Парис сервис зурлын юм хийж арчилсан тэгээд нэгт төрүүлж чадаагүй. Тэгээд яваад яг Европын хайтлайт. Хамгийн сонирхолтой судалгаа төөрөө ирээд тусаад. Тэгээд ерөөсөө чөлөөт систем маань тус. Тэгээд 12 сар шинэ өмнө ирэл 2 сар эхэлсэн. Nice. Стой эрчтэй дээрсэн биш. Багштай байсан уу эсвэл бол яг өөрөө сурч хийв үү? Өөрөө. Тэгээд нэг хамгийн сони юм бас яг хамгийн ихний
3 дэм юм уу ямар ч контроллер модроос бол өөрөдөө хөгжмөө тавиад шууд компьютероор Mouse DJ хийсэн юм. тийм Яа. Тэгээ тэндээс л хэлдэг бодлоо тэгээд. тийм ерөнхий ойлголтуудаа энэ Тийм. бизнес юм уу Аа. эсвэл дүүртгөө шууд анх удаа контрол тоглоод Яг мэдээж хэрэг нөгөө нэг софтвер дээр хийчихэж байгаа юм чинь тэрсэн зөвхөн физикл болоод удирдах байгаа болохоос ш. Утгын үед бол яг авахгүй яг махчилж хийсэн. тэгэн штэ. Би ч тэгэхэд ямбгаралтай одоо тэгээд маусаар сет шанг за хот шиг шээ. Залхуураш. Тийм уу. Тэгээд анх бүр яг энэ DJ яг болсон гэж бодоод бүр яг зөв пашнаар хийсэн. Тэгэн л тээ тий. Сонсдог хүмүүс сонсож байгаа. Nice. Тэгээд яваад тахсан мэлүүн гэж мэрэгсэн юм уу тий. Тийм болсон ойлгож мэдгээл тэгэл. Германд ямар нэртэй клубуудад оров? Тэгээд ямар хөгжим тоглолттой газрууд байсан бэ? Хамгийн таалагдсан газар нь аль вэ? Berghain. Устаса. Тийм. Усаа ихэний мэдээ хамгийн том клуб хамгийн манайхаа яатраа. Аа. Тэгээ яг хоо жижиг сажиг бас энэ клубуд байгаа жишээлбэл одоо Sisapris Dartford Chester Никлофа. Одоо зөв одоо за Одоо за. Гшөх. яг хоо тийм бодлоо л доо яг хоо тийм яг тийм бусдаас яагаад онцгой тэр нь илүү хүчтэй сэтгэл төрүүлсэн бэ гэж асуух гэснээр за гэж. Тэг жоохон typical question тий. Яг хөгжмөрөө л DJ-нэр. Berghain ч болохоор бас аюу сонирхолтой. Яг 5 2-1-д нэг чи таадаг. Тэгээд нэг DJ ер нь бол 4-5 цаг. Non stop. Йоо тий. Тэгээд нэг DJ сонсох гэж хэлээд 4-5 цаг. Аа. Тэрийг атгалмаа. Гэтэ гоё фэн бейс үүссэн ба шүү дээ. Тэнцэнэ бол яг тэгээд бас өөрөө бас нэг жуулчдыг татах амар том. Дэлхийд даяар яг тийм underground электроник хөгжим сонирхдаг хүмүүс зорж ичдэг баг газар гэсэн үг шүү дээ. Сүмн. Яа тэгтээ Монголд ягаад бүр тэрийг тэр бодлогын төвшөнд авч хэлцдэг юм болоо те. Балчирдаад. Нэг залуучууд шоуд жин ууж идэж гин энэ төр гэж мэгээ те нэг гой соёл үүсчихэд ах чинь те нэг муу сайн залуучууд ууж идээд энэ төр гэж. Яг одоо нөгөө нэг манишийн залуусаас хойшоо харьцангуй одоо чөлөөт цаг өнгөрүүлэх газар ч гэдэг юм уу бүжиглэх хөгжим сонсох гэдэг талаас одоо арай бодож эхэлж байгаа. Яалчгүй тэрнээс өмнөх уучлаарай гэж. Гэтэ дээшигээ нөхдүүд маань яалчгүй клуб, бар гингууд нөө бар гэдэг үгээр л зүгээр арх шууд нүдэнд нь үзэгдэж шүү дээ. Уудаг газар гэж. Тэ нэг юм утаа суунаг альсан тэгэл хамгийн амар нөгөө өөрсдөө яг өөрсдийнх нь тэр клуб дах, бар дах соёл нь тийм л байж л дээ тий. Яг нэг тэгтээ одоо юу гэдгийг нөгөө тэрүүндээ жоохон гаццсан тий. Тийм тэр нь жоохон онцгой санагдал идэг л та. Тэгэл би үргэлж нөгөө шоудаагүй юм шиг, шоуд үзээгүй юм шиг, шоуддаггүй байсан юм шиг ярьдаг хамгийн амар. Тийм таад байдаг. Гэтэ яг үргэлж буруутгадаг нэг юм байгаа шүү дээ. Хараал идэг социализм. Социализм л ер нь яг тийм монголчуудын тэр бодолд амар нөгөө хүчтэйгээр нөлөөлсөн болохоор одоо хүртэл байгаа тэр бодол. Яг тэр олон гоё нээлттэй байх зүйлс, соёл, хөгжим гэдэг зүйлийг баг уг нь амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Хөгжим бол 6 гэж. Яг үнэндээ хэрэгцээ байгаа байхгүй. Хүн бүр өдөр болгон ямар нэгэн байдлаар чихэрээ ямар нэгэн аялгауг сонсч лээдэг. Тэрнийгээ хүлээн зөвшөөрдөггүй ч юм уу тий. Тэрэнд илүү хайртай хүмүүс бол ингээд бүр лайфстайл болгож бол ингээд амьдралын хэм маяг болгож явж гинэ гэдгийг ойлгодоггүй. Өөртөө хөгжим сонсдоггүй юм шиг загнаа шүү дээ.
Бро тэр тал дээр ихэд ямар үзэл бодолтой байдаг вэ? Тийм хүмүүстэй бас байдаг юм шиг яг хөгжим бас их сонсох гэж бичдэг. Аа. Өмнөх гэж найдвартай суулгах гэж яваад. Тийм. Гэтэ нөгөө нэг тэрүүгээр нь одоо нөгөө зориулт нь ондоо болоо шүү дээ. Одоо юм ярих гэж байгаа лаунж те. Сайхан юм яриад дуугаад суужил чи намаахан хөгжимтэй нэг чанга хөгжимтэй биш те. Тэгээд клуб гэдэг чинь болохоор одоо тэр яг бүжиглэг болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө хэрэглээ хэрэгцээгээ сайн мэдэхгүй те. Тэгээд зарим хүмүүс тэгдэг гэдэг байгаа байхгүй ямар сайн одоо нэг амар чанга хөгжимтэй гарч гарсан. Амар чанга хөгжим тавьдаг юм явдаг гэж байгаа шиг. Тэгэхээр яг нөгөө юунуудынхан бас юуг ялгааг нь сайн мэдэхгүй байна л да. Өөрсний газруудын ялгаагаа бас тэг. Тэгээд бас одоо юу гэж хэлээд мэдээж тийж болно шүү дээ. Нөөсөө хаасаагүй гэдэг байна. Тэгээд зүг хэрэглэж юм уу те. Хүндрай тэрхүү хатгалал хэрэглэх болсон тэгээд хэлсэн. Тийм хэрэглэж сонсох байх гэж өөрөөр хэлбэл тийм. Одоо нэг тийм байвал тэгэл зүгээр л байна. Тий. Одоо яг чиний хөгжим тоглож байгаа газрууд бол гайгүй байгаа хэл та. Тэгтэл би нэг тэнэг асуулт асуухаар шийдсэн. Зодон зохион хэр болж байна? Ягаад за окей. Асуулт нэрэлээ sorry би надад зүгээр нэг юм хэлсэн. Зүгээр хариулаарай sorry. Энэ бол гэхдээ сүлмэд гайгүй болчихсон. Та бас ямар газраас ажилтгаалж байгаа хэ. Гэхдээ нэгэн тарахдаггүй зүгээр дотор биш юм ахад гадаа мадачсан болдог. Юм нь миний сүүлийн үеийн туршлаар бол айгүй бага. Багасч байгаа гэж юу? Харин тий нөгөө би нэг 16 он нэг мент клуб орсон аахгүй юм. Тэгээ захирлан намайг зодох гэж оролцсон. Тэгээ нэг захирлан намайг зодох гэж оролцсон. Security-тэйгээ нийлж агаад бөөнөрөө нийлж зодох гэж оролцсон тийм дэх байдаг. Тэгээд тэгэхээр нөгөө нэг клубын захирлан тийм байхлаар ч одоо хэрэглэгчд нь ямар ах вэ те? Үүсгэгчд нь ямар ах вэ? Хэрвээ та сонсож байгаа бол болоорой. Тэгээд тиймэрхүү юм болж ирсэн. Би анх удаага мент гэдэг клубд орж үзээ. Тэгээд яг тийм experience аваад гарсан. Тэгээд тэгээ бараг хэрэглэгчдийн төлөө ямар газар илээ тэнд гомдол гаргацсан явж идэв шүү. Тэгээд бас нэг гişүүний клуб болохоор бас тэгэл явахгүй болохоор сандуу мандуу гэдэг гişүүнтэй юм байл шүү дээ. За тэр ч байгаа. Гэтэ манай нөгөө нэг бас энэ нөгөө нэг одоо энэ Америкт байгаа одоо Америкт одоо энэ хотуудад болдог энэ монголчуудын пари болдог. Тэрэн дээр бас ингээд нэг үе аншилдаан болно. Тэгээд би тэгээд ерөнхийдөө бас ингээд гоё нэг уриалга юм байдаг хгүй. За одоо энэ Улаанбаатар ч гоё болчиход байна. Бид нар бүр Америкт байж байгаа хүмүүс яагаад ингээд те зодон зохион ингээд хийгээд байгаа юм бэ те. Тэгээд сүүлдээ баг тэгж утсаа Улаанбаатараас энэ гоё дижнер авчаа те. Яг энэ клубын соёл хөгжим ямар байдаг ингээд гоё юмнуудыг бас ингээд түгээгээд явах нь зүйтэй юм байна гэж бодсон аахгүй. Тэгээд ямарсан дэ түрүүн яг бид нарт яг тиймэрхүү юмнууд болж исэн учраас түрүү яг билег асуух миний төрчлээ. Өстой далич. Гэхдээ яг сая их далич да. Гэхдээ яхаа зөвөр л амар гэн сая тэгж хэлэхэд зурус бодож амар. Тэгээ доргүй зэрэг хөрөв гэдэг шиг. Зөвөр хүн хүний амьдрал тэгээ хүн хүний хувьд өөрлөө баг. Гэхдээ нэрэл Америкт ирчээд ягаад шинэ газартаа тасан зөгцөн шинэ газараас юм сурж амьдрахгүй ягаад тэгээ бүр Монголоос хоцорч амьдраад байгаа юм би Улаанбаатараас хоцроод Америкаас бүр хоцроод тэгж амьдрах байсан бол ягаад энд ирсэн юм бэ буц гэж яах тийм бүр нэг тийм яаж виз нь гарсан болоо гэмээр Ёо вестак вестак нөө нэг виз нь лам дээр очиод галцсан шүү дээ. Нөө будамаа гайхамалаад ороош. Транзит за. Мохол юм даа гэхдээ 2 морь ороод гараагүй тохиолдол байдаг юм нэ. Бараг наа элит байх тийм Монгол юм байна. Энэ Оросоос шууд бараг элит үүссэн. Энэ 2 дахь удаа ирж байгаа гэдэг.
Тэгээд унтахаа өмнө ингээд битээр яг руммейт гэсэн тань 7 хоног намайг бицээ өмнө хүн руммейтээр авч игээд тэгээд унтахаа өмнө ингээд мастер аваалсан. Ил биний ганцаараа ч ингээд мастер юм байл гэж бодлоо. Тэр мастер яах вэ гэдэг. За. Тэгээд нэг юм дээр унтахыг мэдэрч байгаа байхгүй. Юу мэдээгүй шүү дээ. Тийм хүн ямар ч Америк явж ирсэн. хоёр тодорхой хэлбэр. Тэг яг нөгөө ардчсан нийгэм л одоо юм да те хүн болгон тэгшэрх байдаг гэдэг шиг тэгэл хүн болгон наашаа ирж болно тэгэл үдсэн үзээгүйгээр л туусан тулаагүй л байдаг л хальтаа. Тэг хүн яг зөвөр хэлэхгүй усгүй ээж болно, юм мэдхгүй ээж болно. Би бол мэдхгүй байгаагаас яг ичдэг байсан үе байгаа. Одоо ер нь аливаа юмыг мэдхгүй байхаас ичхээ болсон. Ягаад гэвэл би оролдож үзээгүй юм чинь эсвэл мэдхгүй юм чинь мэдхгүй байх нь яах вэ? Гэхдээ мэдхгүй хэвээрээ үлдэх нь харин гутамшиг юм аа. Тэгэхээр альва ямыг сурыг мэдий гэсэн жоох ирмэлцэлтэй байх. Монголд хэрэгтэй философи те. Нэг анх хийж байгаа үнийг шоолж молоо шадаг тэр нэг. Анхандаа хүн чинь яг нэг шинэ дурсаж байхдаа DJ хийж байхдаа ч юм уу одоо шүү дээ угаасаа анх удаа хийж байгаа шүү дээ. Тэнгуут нэг нэм пиццаа чинь гэх. Тэгэхээр яг тэр нэг анх ер нь тиймэрхүү хандлага байж тий. Хэлгүй усгүйгээс ичих биш харин зүгээр сурах хэрэгтэй шүү. Ичээд сурахгүй үлдэх юм бол тэр харин готомшиг шүү. Монголд тэр бодол амар гоё алга болсон юм шиг. Гацшаа харин гэж хич намайг тийм. Тэгээд би ингэж жоохон муу айл гарч юм уу. Хэлтэй. Жонгоц ч юм уу ярих юм гэсэн. Ямар сонголт яваад тийм. Арт тэр ч юм шүү. Тэрний батсан тэр тэгэл истэлчтэй. Усинч намайг сонсоод баг нэг удаа таалбар. Ер нь бол харин тэр бүр хүний амьдралд нэг гэж бүр шок. Манай нөгөө нэг энэ саунд инженер маань энэ нөгөө нэг DJ-г хийж байна. Би нөгөө нэг цэгээс нэг юм асуух гээд хэдэн сарын өмнө юу ялаа л та. Би нөгөө шүлэг мүлэг сонирхон өөрөө бас нөгөө рэпер хүн учраас те. Тэгсэн чинь манай нөгөө Billy Broggy channel-ыг харуулдаг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр нөгөө галсан сахгүй шүлэг байсан. Шүлгнүүдийн бичлэгүүд байсан. Нэрэ чиний сууг дээр чи оруулсан байдсан байл л шүү дээ. Би тэрийг яг тэр үед л мэдсэн шүү дээ. Амар галсан сүрхэн тэр яг юу хаяа сонсдог. Тэгэл олон жилийн өмнөөс шүү дээ бас. Тэгээд яг энэ нэдэд сонсоод сойцтой харсан чинь хөөе чи цэгийг оруулсан юм биш л шүү. Манэг тэгээ шат дотроо. Айн явж идэг шүү. Тод явж идэг шүү. Тэр нөгөө аудио сетийг надад байдгүйсэн. Тэгээд ганцаараа оруулсан байна. Тэр бид болохоор тэгээд миний итгэж юм шиг юм санаа. Би ч нэг 10 он. Тийм сог ажилладаг байсан. Тэгээд би ч хамаагүй дуу хөгжим. Согын урлагийн үн те. Тэгээд зиндэр би өөрөө сонсдоо хөгжмөч. Ахтаа байшуулсан тулд. Тийм юм байдаг. Тэгээд сүүл сайхан нэг хүн надад чиний на YouTube дээр чи юу гэдэг юм бэ? Нэр харсан сонсон юм хат байна. Тэр нас тагсан шүү дээ. За энэ ч бас хэлтэрнэ. Би тэгээд асуумаар байна л да. Галсан сахгүй шүлэг өөр чинь одоо яаж нөлөөлж би ягаад тэр энийг асуумаар байгаа гэхээр галсан сах гэдэг үнийг би мэдчихсэн. Гэхдээ ямар шүлэг бичдэг нь болохыг мэдээгүй байхгүй юу. Тэгээд бүр тэгэж тэ ямарваа нэгэн зүйлсүүдийг меншн хийж байгаа те тэр рах тамхин дээр те рах тамхич гэжтэй Монгол пста бодлоо нэг муухан нэр өгөөж. Гэхдээ тэд дээр гой поинтууд гарч ирээд гой шүлэг битсэн байсан. Тэгээд би Билигээ сонсоод ингээд пост панк эцэг пост панк шүлэг тий бараг л тий эцэг гэж хэлж болно баха тий эцэг хоо би хүлээж шүрч гэж шахаа миний хувьд гэж тэгээд тэдний нэг шүлгүүдийн ингээд сонсоход бол надад амар инфлюенс болсон байхгүй тэгээд
Бро яга тэр бас channel дээр оруулав тий. Энэ талаар би асуумаар байна л да. Чамд бас ямар инфлюенс өгөө гасан сухгай гэдэг хүн бол үнэхээр одоо хүртэл тэрнээс дахиж гасан сухт төрсөн юм уу? Би бас мэдгүй л байна. Би бас нөгөө яг нөгөө яруу найргийн улсуудын ертөнцид байдаг учраас. Тий. Тийм надад нэг нөлөөсөн гэхээс илүү зүгээр таалагдсан. Аа. Яг тухайн үед байх. Фитгүүрээр номноос уншихад нэг сонир шүлэг хэсэг тийм шийд гэдгийг. Анхан чинь ийм мэдрэлт том нөлөөсөн юм. Тэгээ ингээд яг өөрийнхөө хоолоор уншсан юм аудиосити байна гэдэг бид мэдээд. Тэгээ hi-fi ороод очиж авч. Тэгээд л hi-fi CD shop хамгийн өргөн сонголт. Одоо байхаа үйцэн гэсэн шүү дээ бүр огт. CD shop сүүл тэнтэй ирсэн чинь бид Улаанбаатарт нэгт CD shop одоо байхаа болсон гэж гонхтой байсан шүү дээ. Тэгэл очиж аваад гитээр сонсоод гит нэг термин ядчихдаг юм байсан. Тэгэл гитээр хоёр дөрөв хийсэн байна. Харин тэгээд тэр миний хамгийн их надад туссан бичлэгэн тэр чиний channel дээр байлоо юу вэ тэр яг нөгөө гасан сухгай яг тэр нөгөө гадаа яг зогсож жагаад шүлгэн уншдаг нүдэн анж жагаад уншдаг. Тэгээ тэр үед нөгөө нэг шүлгэн унших тусам нохоонод улам буцдаг. Тэр чинь нөгөө киноны хэсэг тий. Нохоо орон киноны хэсэг. Тэр бас айгүй гоё сцен санагдчихсан. Ягаад тэгэхээр нөгөө тэр тэндээс ч тэр зөв надад яг нэг ганц төгөлд үлдсэн юу байсан бэ гэхээр тэр хүн шүлгэн уншсаар л байла, ноход хуцсаар л байла гэдэг яг ганц л тийм үлдсэн тэр шүлгийг биш тэр яг сценыг одоо яг үзээд тэр болол яг тэр нохоо тэр хуцуулдаганд яг унших тусмаар улам чанга хуцаад байгаа байхгүй. Тэр бол надад бүр амар яаж нэг бодж олсон болоо тэр шүлгээ уншсаар л байла, ноход хуцсаар л байла гэж надад бууж ирсэн шүү бүр яалтч байсан. За тэгээд тэр нэг тэр ирсэнс бол яг тиймэрхүү те. Тэгээд алчгасаа жоохон бас нэг тал руу гүнзэрчлээ. За процессолтой гүнзэрх гэдэг нэг шиг. Одоо карантины дараа гэх юм уу? 21 онд юу төлөвлөж юм да? Одоо нэр чинь шинэ гарах гээд байгаа шүү дээ. Гэхдээ Happy Holidays. Одоо Christmas болсон шүү дээ тий. Начмаар одоо 2 он дараа болох юм биш. Тий. Наач юу тийм уур амьсгал хэрвээ нэрээ. Корона баач гэсэн. Тэгэл яг нөгөө гадуур явах юм бол мэдээж нөгөө одоо нөгөө улсууд ялк молко чимгэлцсэн иймэрхүү юмнууд байгаа. Бид нар нөгөө нэг social distancing-га байнг хийж байгаа учраас эрт тишээ байнг явахгүй. Яг дэлгүүр моол орж үзсэн чинь яалчгүй бас баяр болох ч байгаа юм байна да нөгөө бэлэг авах гээд явж байгаа хүмүүс амар их бэйл л дээ. Гэхдээ яг тий өмнө нь л өнгөрсөн жил бол амар байсан. Тий. Тэгээд цасгүй байна. Тийм манайчгүй яг ч зас орсонгүй. Харин тий огт ороогүй. Тэгэл нэг тиймэрхүү зэвхий нэг юм саарлцсан тий. Хаяа нэг нар гарвал гарчаал. Гэтэ тийм хүйтэн бас болохгүй л байна. Тэгэл уг нь айхтар хүйтэн болдог л гэсэн. Монголд одоо шинжлэх уур амьсгал хэр вэ? Ихтэй гадуур баг ер нь байхгүй яг хүний гарахыг хөрөлцсөн юм ингээд болмол юм барил байгаа юм биш. Монголд угаасаа логиктэй болдгоо юм биш үү? Тэгээд одоо нэг Монголд нэг уур амьсгал оруулдаг юм зургтын рекламад хийсэн шүү дээ. Нөө нэг PC mall гэдэг. Тэмдрэл зарсан байна. Өдөр шин апдейт явцсан байлээ ш тэр нөгөө нэг ямар ТV л нэг 2 бүүд орсон. За тэр тэмдээд. Тэр ямар ч сэтгэл алга гэж. Бүр ярмааргүй өнөдөр. Тий. Апдейт часан байлээ. Шараад PC mall хүний яаж ураар өрлөхийг үнэхээр мэддэг хүмүүс байна. Бүр тэрүүгээр маркетинг гэж аахгүй. За. Оноо яаж гарах чинь тэгээд. Одоо тэгэл гэрэл гаргах гэдэг юм да. Өмнө нь бол тэгэл гарах цаг шууд
тийгэр Сет тавин тий. тийм ихлэдэг. Гоё байсан тэр. Нэгээс ихлээл 8 гэж дууссан. Nice. Өглөө 8 гарч. Тиймэрхүү мөчүүд бас их байсан шүү Улаанбаатарт ч. Би одоо саний асуултанд хариулааг өгөх гэдэг. Тий, харин тий төлөвлөгөө. Тийм. Энд л хөл мэлнээс явж гэж бодчих. Яг төр хийж сет тавьж явъя гэсэн төлөвлөгөөтэй нөө. Тийм, гэхдээ бас тийм бишээс юмаар зүгээр. Аяллаар. Хаашаа явах? Плантай нууцшвал. Европ, Норвег, Америк руу. За энд ирэх юм бол манус ч чамаа үлгэдэж авна шүү. Тэрийг яг хувийн зурвсаарч олон хэлсэн байгаа. Нэ өгшөн гэхдээ нэр Америкт ирэх юм бол өвөлтөлж унтах гэдэг юм биш үү? Баг л. Өглөө босоод цагчин бэлтэн. Баг тэгэх гэж. Яа. Тэгээд ойсаар жүзэнд ороод гараагүй. Гацсан бол зүйл гэж хэлээ. Америкийн нэг дийдчээ. Яг ид эхэлж ирсэн үеэр тий. Нам татсан үеэс. Хэрвээ нууц биш бол яг юун болоогүйгээс виз нь гараагүй вэ? Өөрөө мэдсэн үсэл мэдээгүй юу? Ер нь мэдсэн. Өмнөх виз ер нь дуусаагүй байсан л та. Дууссан юм. Тэгээ хугацаанаасаа би 2 сарын өмнө болчихсон. Яг нь визэн дээр 10 хоног Texas байна гэсэн. Гэхдээ би яг өөрчлөлтөд 6 сар тараас хэлсэн. Тэгээд яа гэсэн бэ гэдэг юм. Зүгээр гонжирцсан л юм биш үү те. Гэхдээ гараагүй дөө. Ер нь тийм байна. Тийм. Гадаадд гацсан монголчууд болоо шин. Групп нэгдэж. Тэгээ буцъя. Годомд гарчлаа штэ. Их орондоо очие гэж штэ. Энэ жил чинь аюу хэлсэн байсан. Тайван руу болчихсон. За. Харин тийм ээ. Тэгээд одоогайг бол тэр тал руугаа. Аса 20 онд хүн болгоны төлөвлөгөө нь орж унсан бах. Төлөвлөгөөгөө хүмүүнээс ягтал гоё байсан бах гэж. Тэгээ ялангуяа энэ дуучид, артистууд, DJ нарт бол хүнд жил болж өнгөрлөө. Одоо тий ялангуяа Монголд бол орлогын их усүр нөгөө нэг ямар цомгийн борлуулалтаар мөнгө олно гэх биш. Дууган тоглогдонгууд мөнгө олно гэх биш. Ганц халтуур нь бүр шинэ жилээр карантинлсан одоо жилийн хамгийн орлого олдог үеэрээ бүр нам гатсан байдалд орж байгаа хэцүү байгаа хаа. Ялтчихгүй тэр бол ирэх жил тэгээ бүх юм дэлхийд даяар айтайхан болох болтугай л гэж та нэрээ залбирч юм да тий. Нэг гонхтой түүх хэлэхэд Билли миний би тий яг дөнгөж DJ болсон. Тийм карьер эхлүүлсэн чинь карантин клабын амьдрал зүгээр таг зогссон байдаг ш. Зүгээр өгшөө. Гонхтой түүх. Карантин дуусгах өгшөө чамаа нохоо хашаа зүтгэл. Баса зүтгэнхээ бодсон та. Тэгсэн чинь нэг найзтаа тэгж ирсэн чи л энэ салбарт илүүцсэн юм шүү дээ гэж. За манай подкастын Чингүнгээ талаас үед тий. Тийм. Бас тоолдог лөө. Тийм. Ер нь бол чикэ надад DJ контроллертай хэрхэн харьцах уу болон үндсэн техникүүдийг бол зааж өгсөн. Миний DJ хувьд бол багш байгаа. Тэгээд яг хөө би нэг 3-4 сар энүүхэн энд өөрийгөө магтчихъя. Аашиг. Зөвөр нөгөө нэг яг магтахч байх те. Угаасаа нөгөө нэг хөгжмөөр ажиллаж исэн хүн болохоор арай нөгөө нэг ойлгоход хурдан байсан. Би нарийн өсгөж хэлчихсэн чимээгүй. Аашиг зүгээр яар гişх. Тэрнээс чи яг таг мэдэхгүй хүн байсан бол бас бүгдийг ойлгох жоохон бас яг хүн болгон бас тийм биш л та. Саунд инженер хүн DJ болоход бас нөгөө илүү төхөмтэй байдаг классанд бисаа ярих гэсэн аахгүй яг чамайг нөгөө. Саунд инженер ч гэлтгүй ерөн зөвөр хөгжим тоглодог ч юм уу хөгжим мэддэг хүнд бол харьцангуй ойлгомжтой байх л та. Арай нөгөө хурдан шорткатууд
товчлол ихтэй болчих واخ. Энэ юм бэ, энэ юм бэ. Огт мэдхгүй хүнд болонгоч нөгөө бүх юм ихнээс нь бүр сайхан тайлбарлаж өгөхээр гарна. Хөгжмийн сонсгол мансглаас өсөлт тий. Хэмжээ дамжаа гэх. Хамгийн наазах нь BPM хэд л юу вэ гэдгээ би мэдчихсэн гэж. Би мэднэ. Тийм. За манай подкастын уламжлал болсон хэсэг маань эхэлж байна. Миний дуртай хэсэг байгаа. Нөгөө untold story буюу тий ярьж байгаагүй түүх хиндэж ярьж байгаагүй түүх. Яг одоо эхэллээ. Шууд тэл өөрөө ингэ л ярих юм уу? Тийм шүү дээ. Юу ч ярьж болно. Зөв л ер нь хүмүүс тэгэл яг хүн болго яг ингэ толгомддаг. Тэр нь амар гоё эдий. Соромжид түүх, инээдтэй түүх, тэ онцгой түүх дээр юу ч санаагүй. Түүх юу ч хамаагүй. Хүмүүс бол тийм ихэвчлэн хоёр төрлөөр ярьдаг. Нэг нь сургамж авснаа ярьдаг, нэг нь хөгжилтэй түүхээ ярьдаг тий. Онгоонд орсон ч юм уу. Угаасаа онгоонд орсон юм а хүмүүс нэг ярьдаг болохоор л тэр ахaltaа гэсэн. Тийм юм хүмүүс яриаг ч хүмүүс мэдж байгаа гэж болчих тий. Тэгээ хамт байсан хүмүүс ч мэдж байгаа гэж л шүү дээ. Манай сонсогч бол мэдэхгүй байгаа шүү дээ тий. Түрүү жилийн нөгөө плейканд гэсэн би цаашаа тавьчихсан. Оо, why? Яасан нэг таг дээр тоглох өдрөө. Тоглоод яасан гэнэ? Тоглоогүй гинэ. Чадаагүй. Аха. Яагаад? Яг нөгөө найрлагын стейж дээр. Миний компьютер яагаад ч юм ингээд. Тэгээд евро CDJ руу цааш талхсан ч бас CDJ нэтлээгүй. Тэгээд сандран босоод барин 10 минут тэнд байсан. Масах гэж үтэй. Хөлс гойж пста. Тайзан дээр үсвэл тайзны ардуу. Тэгээд яг хоо бэкап гэлт дараа DJ тусаас тэгэл байсан. Тэгээд цагтаа биш байж байгаа гэсэн мэт. Бүр болчих. Маргааш нь туссан. Маргааш. Тэр компьютерийн уучрыг яаж олоо тэгээд би чи нөгөө нэг амар сандарсан. Яг тэр нөгөө нэг тоглоог утсан байсан. Америкт дөрөвт байж байгаа. Цэцайны өмнөх өдөр Монголд ирээд маргааш нь амар тоглосон. Бөө баяр байсан чинь. Тийм байхгүй ч тийм. Гэж. Тэрнээс энэ backup plan-тай байх хэрэгтэй. юм ойлгосон. Илүү цааш тэгээд ямар ч тийм шүү. Цааш тоглох гэсэн. Ялангуяа яг тийм тайзан дээр болдог fuck up моментууд ч бас хэцүү шүү. Яг хүмүүс ингээд хүлээгээд байсан. Тийм сонсогчд аудиенс яг ингээд нүдэн томлцсон яагаад байгаа юм бол цаг болохоор байлаа гэсэн байдлаар хараад идэг хөлс гойцсон. Техникийн асуудлууд юм нэг тохиолддог шүү. Би тэр яг тайзны тэр яг struggle моментыг бол би ингэж л дээ. Арьсаараа уйлах. Арьсаа. Нөгөө нулимсаараа уйлахгүй байгаа ч гэсэн бүр яг арьсаараа уйлдахтэй бүр ингэ сандараад бүр хамаг хөлс мөс гараа бүр юу болоод байна те. Бүр хэцүү шатдаг те. Ялч тэр тайзны момент бол хэцүү шүү. Тавны асуудал мастаа асуудал. Йоо. Энэ төгжим асуудал юм байна. Тэр их шинжилгээ шүү. Яа. Тэгэл яг бүх юм стандартын дагуу байлгаад backup plan-тай те нөөц төлөвлөгөөтэй. Тэгээд яг баг бүрэлдэхүүн байж ижил явахгүй бол бас хэцүү л дээ ялтчихгүй те. Аргалаа л хийчихэнгүүт ямар нэг юм бурууд нь тэр үед нөөц төлөвлөгөө байхгүй бол тэгэл одоо яах вэ гэж сандраал. Тиймэрхүү юмнууд л их тохиолддог байсан ялч. Энэ яриад босоос өмнө би цэгээс нэг асуулт асуумаар байна. Тэгээ би нөгөө энэ DJ мэдээ сандарсан 50 асууж байгаа шүү. Одоо нэг иймэрхүү юм байгаад байдаг шүү дээ. DJ-нэр дунд одоо зарим хүмүүс одоо DJ-нэр бол ерөнхийдөө сет одоо юу гэдэг нь баг ингээд өөрсдөө тоглохгүйгээр зүгээр ингээд бэлтцсэн нэг юм аваад ирдэг те. Тэгвнгуудаа шоукейснэл анхаардаг те нөгөө аудиенстэйгээ харьцаад ингээд бүшмжиглээ те янз бүр шаадаг те. Брогийн хувьд болохоор яг одоо за яг би бараг бол гадарчлаа л да илүү нөгөө нэг плей талтай л анхаардаг. Гэтэ ер нь тийм жоохон тийм шоукейс ихтэй жоохон нэг юм хүмүүстэйгээ жоохон юм нэгдэх мэх тиймэрхүү юм талаас нь хэрэг ажилдаг вэ. Тэгээ тийм нь жоохон хэцүү байдаг уу яадаг вэ? Ер нь тэр талаас би асуумаар санагдаад байгаа байхгүй. Тийш юм тэр гоё санагдаж байна. Яг
тийм үг never trust DJ who doesn't dance гэдэг нэг. Өөрийнхөө хөгжим дээр бүжиглэхгүй байгаа тийм. Тийм. Тэр ер нь үнэн санаа. Яг хөө заримдаа ч ингээд цаг зогсохгүй бас байдаг яг тийм. Гарагийн дугаар ингээд хайдаг ч юм тий. Завгаагаа тий. Нэг паникнд ордог асуудал. Старал тэгээд яг нэг ганц өөрийгөө ихийг чадсан юм нэг. Тэг. Тэг одоо баг DJ-н тий баг за нэ айн дээр бол баг ингэж саагийн шүү гэдэг баг гайд өгөөж байгаа юм шиг тий. Өөрөө тэр айн дээр гоё шаж ивэл дагаад хүмүүс гоё шахаж юм шиг тий. Би яг DJ-нээс жоохон тиймэрхүү мөсдөг байхгүй. Нэг доошоо хараад нэг годлаа өмжигчээ өрөөл толгой тий. Тэгээд тахаас илүүтэйгээр аудиенстэйгээ гоё харьцах юм бол бас тэр бас гоё фан бейс үүсгдэг юм шиг санагддаг байхгүй юм. Тэгээд тэр одоо тэгэл яг нөгөө одоо Америкийн зах зээл дээр миний хэлсэн шиг нөгөө Америкийн зах зээл дээр харж байгаа л да тий. Нөгөө илүү нөгөө аяа тоглохоос илүүтэйгээр илүү жоохон шоукейс үзүүлдэг хүмүүс нь ч бас байна тий. Тэгэл фестивал дээр тоглодог том DJ-нэр ер нь жоохон тиймэрхүү талтай байдаг шүү дээ. Зүгээр сайхан баг. DJ-нэр ер нь тийм амар. Тэгтээгүй жингээр гарч ирлээ одоо. Үрийн би хаануус цараагаар авчихсан. Тэг тийм ихтэй нэг эрэгтэй эмэгтэй DJ-нэр ялгаа нь гэхээр эмэгтэйчүүд нь илүү жоохон лукер явцсан байх. Чи уусаа царай муутай эмэгтэй DJ мэдх юм уу гэж. Мэднэ. Хэлэхгүй гэж. Тэг байдаг юм байхгүй мэн одоо яг бодохтол байхгүй. Тэр тусмаа алдартай шүү бүр. Тий. Одоо нөгөө зарим DJ-нэр чинь ghost producing гэж ярьдаг. Тэгээд DJ-нэр чинь яг нэг менежмент бодож гаргаж ирсэн. Өөрөө бараг хөгжим үү? Тий. Илчих юм уу? Илчих юм уу? Ахын тэр нэр нэг Peggy Go-ийн тухайн факт явуулсан. Бэкэнд хөршин ингээд хиний тухай факта? Peggy Go. Одоо дэлхийд л одоо баг алдж байгаа ганц зэмхтэй DJ байна шүү дээ. Тэрийг бүр хөршин бүр амар муулсан. Юу гэж? Ийм амар хотлаагаар гэж. Тийм. Чи өөрөө бүр дөрүүлээд Instagram дээр бичсэн юм бол тэгэл бас тийм болоод байгаа. Гэтэ угаасаа жоо хот гарш. Би л авдааргүй гшээ. Дургуунч бас юу юм. Дуртай бол биш. Одоо нэг юугаар хэлдэг шиг нөгөө артист гэдэг шиг тий. Шүлгийн бичээд өгчдөг тий. Бүх юм нэгээд өгчдөг. Тэгээл нэг өөрөө нэг гоё харагдтал бүх юм анхаардаг тий. Бараг өмнөөс нүнд болоод байгаа юм уу? Гэхдээ яг тоглоод ер нь тэгээд тийм яриа сонсчих яг ингээд ард нь олон хүн ажилладаг тий. Одоо ингээд хар санаар бодож гисэн битүү завгүй ингээд төр тэгээл сэсний хооронд бодлоос бодлын хооронд усаачны хооронд тасчны хооронд гэж хүмүүс чинь тэр их хөгжмийг бас сонсоод тий. Хот авч маш багш. Тэгэхээр ингэж гоо хөгжмийг бэлтэж өгдөг хүмүүс байдаг гэсэн тийм яриач өгдөг. Сет лист нь гараад өгчт юм байна тий. Тийм. Гаргаад өгвөл би ч тоглоно. Хаашиг. Тэгээ энэ отлын тийм яриа байдаг юм байл юм гэсэн. Sorry, Peggy Go-ийн фэйсбүүк юм бэлээ. Уучлаарай тэр чи хотлаа шүү. Тэгээ шүү дээ. Хүн бэлж өгдөг шүү. Peggy Go-тэй зүрхтэй бас тэнцэж яа. Ghost producing гэдэг юм уусаа бэдрээс хойш. Тийм. Гэтэ яг хөө тийм байх нь буруу гэдэг байгаа юм бол биш зөвөр ховын үзэл бодлол болохоос биш. Entertainment салбарын хувьд бол тийм байх нь угаасаа одоо нэг тийм. Нөө мөнгөний тухай л яригдж байгаа учраас хамаагүй л дээ. Одоо нөгөө Peggy Go амар олон сонсож мөнгө амар болж шүү дээ. Тэгэл болоо шүү дээ. Одоо нэг рэперүүдэд хүртэл үгийг нь одоо бичиж өгдөг болсон тухай хэдүүлээ бас нэг ярьжсэн шүү дээ. Яг тэрнтэй л одоо адилхан зүйл юм да тий. Уг нь бол өөрөө бичдэг рэпер бол жинхэнэ рэпер гээл бас одоо яг хипхоп сонсогчийн үүднээс ч юм уу ингээл хувь хүний үзэл бодлоор ярьж болох ч гэсэн яг үнэндээ тэгээд их хүн сонсоод мөнгө олж байгаа юм чинь өөрөө битсэн байх үгүй вэ? Нүн ч яг үнэндээ одоо 2020 онд хамаагүй болсон байна гэдэг шиг тийм. Тэгээд зөвхөн өөрөө тэгээд амар бас мөнгөний л хэлсэн. Хитээраа. Тэгээд одоо нэг
надад нэг ажиглагдсан юм байсан аахгүй. Одоо жишээ нь за би толгой ахыгаа муухай шалаад байгаа гэж аахгүй. Гэхдээ ер нь одоо жишээлбэл одоо нэг бүх юмаа өөрсдөө хийдэг артистууд байж тээ. Гэхдээ амар вайрал болоогүй. Тэгэнгүүт толгойн одоо хувьд бол одоо Лимонс бол Монголд бол бавцсан. Гадаад руу гарч амжаагүй байгаа тээ. Тэгэнгүүт одоо юун дээр нэг шүмжлэлжсэн шүү дээ. Тэр нь болохоор хүү хамтлаг байсан. Хүү хамтлал дээр шүмжлэлжсэн тээ. Тэрнтэй адилхан бас яг тэгдэг баг л та яг нөгөө тэрийг вайрал болгохын тулд магадгүй тэр дуучин өөрөө тэр одоо үгээ ч юм уу одоо бүх юмаа өөрөө хийдэг байх шаардлагатай хоолой биш ч юм уу. Энэ болгоныг яг тус нэг хүмүүс хийж нийлээд энэ бүр ингээд дэлхийд гарах бүтээгдэхүүн болдог ч юм уу тий. Тэрийг яг бас юм бүх юмаа өөрсдөө хийдэг тийм мондаг артистууд нас шүмжилдэг хүмүүсүүд гардаг гэж байна. Энэ маргаан бол тэгэл байсаар л байх бах. Ялангуяа сонсогчдын хувьд бол биш те. Яг ялангуяа хийдэг хүмүүсийн хувьд эсвэл илүү дөхөм тийшээгээ сонирхдаг хүмүүсийн хувьд яг тийм маргаан бол үе үед л байх бах. Тэгээд аль нь бороо зүвийг тэгээд юугаар дүгнэх гэдэгтэй л бах. Харин тийм те. Тэгээд сүнс философи ярьж байгаа бол мэдээж хэрэг тэгээ аль талд нь орох нь ойлгомжтой. Мөнгө ярьж байгаа бол аль талд орох нь ойлгомжтой. Юу гэж? Хүүгүү? Үзээгүй шүү дээ. Үзэх сонирхолч угаас байгаагүй. Үннийг л хэлээ. Баталгаар Монголоос яг тийм хийсэл ингээд өөр юм гараад шүү гоё. Жишээлбэл Солонгосны ардын хөгжим гэж яаж тийм. Тийм юмараа хэд гараад шүү. K-pop-оор орж байгаа шүү дээ. Тэгсэр нэ K-pop дээр ардын хөгжим оруулдаг шүү дээ. Тийм. Тийм юмараа ингэж гаралтай байтал ингээд яг л этникийн бол юм. Тий. Яг хүүг бол тийм. Хатан ураг бол арай өөртөө. Тий. Тэр бол үнэ. Хүү яагаад систем юм. Энэ бол хөөсрөл юм аа. Зүгээр тэгтээ амжилтыг нь үгүйсгээд яах вэ? Зүгээр хөгжмийг нь бол өргөж үгүйсгэх гэдгээ ахин дахин хэлье. Тийм Монголыг олон таниулж тэгж дэлхийд гарсан нуусан сайн. Гэтэ би энийг бол яг бас муугаар ихэд нэг юм хөдөөний ямарчууд сонирхоод гарч ирсэн. Yeah. That's a true man. Америкчуудын дийлийнх нь хөдөөний америкчууд ч гэдэг шүү. Нэг том хотуудаар амьдардаг хүмүүс бол угаасаа хүүг сонсдоггүй бах уу, мэдчихгүй бах. Яг нөгөө нэг хөдөө байдаг. Тэгээ нөгөө нэг country хөгжмөө сонсдог гэж. Тийм хүмүүс л сонирхож байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ тэгээд хүүгийн хувьд бол ер нь янз янзын дебютүүд байгаа тий. Одоо гэтээ би бол бас билет адилхан байр суурьтай байгаа. Хөгжим талаасаа бол ерөнхийдөө тийм байна. Гэхдээ нэг бол бас нэг гоё юм нь болохоор анх удаа Монгол хамтлаг бас Billboard гарчиж байгаа гэдэг юм байхгүй. Дараагийн удаа бид нар хипхопор ч юм уу одоо брогийн DJ жанр ч гэсэн гарч болж шүү дээ. Одоо яг тэгэхээр энэ бол нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө нэг одоо нэг Avengers гардаг шиг тий. Бурхныг тус алдуулж чадах юм бол тий эргээд хүмүүстэй бурхныг алж чадах тэр бодолд хүрдэг гэдэг шиг Billboard руу монгол хүн гарч чаддаг гэдгийг бус хүмүүс харуулж байгаа байхгүй. Тэнгүүт одоо нэг бацнаас бүгд яг тийм бодолд өсөж байгаа шүү. Billboard монгол хүн гарддаг шүү дээ. Би ч гэсэн гарч болж байдаг. Тэр бол үнэ. Тэр нь тэрлээс бас айгуу гоё байхгүй тий. Тий. Тэр юу сайн муу талаар ялсан тий. Тийм байна. Юм болгондоо. Тэг манай philosophical юм болгонд биш нэг хоёр талтай юм дээ гэсэн юм болгонд уу? Одоо өнөөдөр нэг Kansas Hammer болтой хипхоп. Тийм. Shout out to Kansas man. I was really proud of you man. Болсар хипхоп дээр өгшөө клипээ тавина гэдэг бол амар шийдэж чадсан шүү биз дээ. I respect that. Тэгтээ тэр зүүн шал би өнөө өглөө харчаа зүгээр what the fuck гэж бодсон шүү. Гоё. Тэр клиптэй өмнө хийсэн клип үү? 100 ихмээ явж хийсэн. Тэгээд ихмээ яг бас манай подкастэнд зочноор ороод яг орсон үедээ ярьсан байхгүй. Монголын нулимс гээд
одоо цаа чин 2 клип хийсэн. Аа. Нэг нь өмнө гарцсан байсан. Тэр чинь нөгөө нэг хөлсний мөнгөөр. Тийм. Хөлсний мөнгөөр. Тий. Нөгөөх нь өмнө нь бэлэн болцсон байсан юм байлээ. Тэгээд цацагдах асуудлан дээр ингээд яаж байгаа гэдээсэн. Тийм учиртай л байсан юм байлээ. Угаасаа бас Волтараас тийм учраас тийм байсан юм байлээ. Тийм. Ambition те. Бэлэн болох нь бол нэлээд дээр бэлэн болцсон байсан гэдэг жисэн. Угаасаа зураг авалтанд 100 явж хийсэн шүү дээ. Тий. Тэр нөгөө Канзаст тийм. Тэгээ угаасаа яг тэр хүүднийх нь харуудад бас нөгөө клип хийж өгсөн юм байлээ. Тусдаа. Тийм байлээ. Тийм. Тэр бол яг нөгөө sorry дахиад DCG ашиг. Нөгөө Монголд байдаг гэн гэдэг хүмүүсээ тэ рэпрүүдээ уучлаарай шүү. Та нар зүгээр тэгтээ. Зүгээр энийг амар ярмасан ярьчихв. За тэгэл л шүү. Зүгээр бас хипхоп сэтгэлтэй юм амар дорлол гэсэн асуулт хэлгүй. Дорлол цавцнаас байгаа гэхдээ ингээд ер нь хүмүүс юу хийж байгаа юм сонсгоо. Тийм шүү дээ. Бүгдийг сонсдог байхгүй. Энэ ямар хөө байгаа юм ямар маш tốt. Тэнгуут ингээд за Монгол буу байхгүй шүү дээ. Гаалч гэсэн. Тэнгуут ингээд тоглоом болчих юм ямар буу байж яахчаа юм буугаад яахчаа. гэдэг бодол амар төвдөг. Яг хөө уран сайхангаар бол байж болно л доо. Яг Америкт бол ингэж байштай боо. Энэ бол олж боломжтой зүйл болохоор ингэ. Америкт байгаа рэпер боо барайд байж нормал хогтой. Монголд ингэ боо барайд ингэ Монгол зөвлөөр хэлдэг хүмүүс. Яг нөгөө доллар ярина шүү да. Адилтгаж байгаа л шийд юм да тий. Чаавас. Яг хөө тэмээд орон сайхан хөгжим чинь өөрөө лайфстайл нь өөрөө яг юм шүү. Тэг яг одоо нөгөө нэг төрөний бас хүү жинхэнэ рок гэдэг шиг л асуудал болоод байна л да. Нөгөө талаасаа бол тийм байна тий. Тийм. Яг хөө тийм. Тэгээд нэг баярцаанаас ингэж Америк тэр таун юм биш дээ. Тэгээд жаа. Exact оо гэж Канзас камкч гэдэг. Яг үш нутгаас нь ингэж стул жаанаас төв бохог. Тэгвэл ингээд яг Монгол ингээд Монгол рэпүүд нэмэр ингэж байх. Одоо миний бодлоор бол жишээлбэл trap rap гэхийн оронд яг жинхэнэ байна гэх юм бол яг тэр нөгөө годамжны амьдралд дуулах ч юм уу. Одоо нэг team хэсэг бас за G-ч гэдэг юм уу те яг бодит team одоо Монгол хипхоп үнэрсэн team бол cool байсан байхгүй те. Тэгэхгүй одоо болонгоот нэг юм гангстер болох ч байгаа гэд Монголд байдаггүй юмар гангстер болоо шүү те. Яг би хоёр төр би нөгөө дундор хэл. За энэ нэг дайм зарж үзээгүй юм байж trap гэж хэлсэн гэдэг. Тэр бол амар өнөг байхгүй. За яг гэхдээ шүү би энэ дээр одоо юу гэдэг нь жоохон та хоёрыг сүрмээр байна гэж байна. За уучлаарай. Тийм. Би өөрөө нэг хипхоп шатдаг юм учраас тий. Гэтэ Канзасын өвч гэсэн өгшөө Diamond өөрөө шааж үзээгүй шүү дээ. Тэгсээр л чапт болж байгаа гэдэг ч юм уу тий. Гэтэ би Канзас шүү намайг хэрвээ сонсож байгаа намайг уучлаарай. Би чамайг болж байгаа юм биш шүү. Би дөрөв ингэж боддог байхгүй. Хипхоп дотор нь бол үнэхээр янзын лалрууд янзын л болно. Тэрэн дээрээс одоо юу гэдэг нэг авахад хайхын хайдаг л ахгүй. Тэгэхээр одоо юу гэдэг янзын дуулаад явах нь бол зүгээр би харин тэр Монголд жоохон флексэд одоо юу гэдэг Америк шиг флекслээд байгааг нь жоохон ойлгохгүй байхгүй. Гэтэ тэр бас байх ёстой шийдэх шүү. Тэрийг хүн сонсож байгаа бол тэрийг бол явуулах хэрэгтэй тийм. Амар хүн сонсож байгаа шүү. Тэгээ тэргөө тэгэл явцсан дундаа явж байгаа л нэг нь ингээд шалгараал үлдэн тийм. Нөгөө хийсэн хоёрын хооронд дуунуудыг бол ингээд замаас мартаал өнгөрн тийм. Тэгээд би сайхан нөгөө нэг Luminoгийн MC ахын нэг ярьцлагыг үзсэн байхгүй. Тэгсэн чинь ингэж хэлж ирсэн. Америкт байгаа ч юм уу Монголд байгаа ч юм уу одоо тэр ингээд рэпрүүд амар их мөнгөтэй юм шиг ингээд дуулаад байна. Гэхдээ та нар тэр гадаад байгаа рэпер чиг мөнгө байхгүй шүү дээ. Тэгээ элэнцгээ ээж ингэж дуулаад байгаа юм бэ. Байхгүй юм битээ дуул та. Үнэхээр тэр Америкийн рэпер ч нь бол мөнгөөнгөн байна. Одоо тэрийг дуулж болчихно гэсэн юм. Гэхдээ тэрэн дээр мен чинь сөрж хэлмээр бодсон юм юу гэхлээр
Үгүй яа тийм монгол хүн бистаа мөнгөтэй юм шиг дуулаг л дээ. Тэ басанаар тэрийг сонсоод хамгийн гол нь тэрнээс чинь инспайр авч байгаа байхгүй. Яагаад монгол хүнүүд дэлхийн саятан байж болдгоо тэр бүмтэн байж болдгоо. Рэп дуулаад гönг олж олдгүй. Яг тэрийг чинь яг тэрийг шидэ бүр манайс зүтгүүлнэ гэдэг одоо 7-аар бас нэг гол байгаа. Гэхдээ яг ингэж л яриаггүй л те. Гэхдээ why not тахгүй. Монгол хүн яагаад бистаа Lamborghini унангаа өгч болдгоо. Утга санааны хувьд бол тэгж болохгүй гээгүү болчоо тэгэл гэсэн л юм хэлсэн юм шүү ах хөө. Яг болчоо тэгээ гэсэн л те. Гэхдээ fake it till you make it гэдэг чинь бас явдаг л байхгүй те. Яг нэг шин залуу үеийг бас хуурд Аха. Тийм. Хитрхи хуурж бас болохгүй. Яг одоо дөрөв нэлдэг шиг юм хоёр талтай гэж байгаа боловч хамгийн гол нь тэрнээс чинь бас инспайр авдаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэл яг одоо нэг юм байгаа байхгүй. За бэн дээр бүр амар гүн зэрэг чинь. Одоо хүн дэштэй чи даргал болно гэж хэлэлвэл даргал болно. А чи даргын цаатах болно гэж хэлэх юм бол явсараа даргын цаатах болдог байхгүй. Одоо юу гэдэг нөгөө гоолынх нь нэг одоо нэг хязгаарын тавьшаад байна л да тийм. Одоо үүсгээгүй гэхдээ зүгээр нэг за яг энэ одоо тэ нөгөө нэг юу гэдэг лээ мэтгэлцэн дебет. Тийм. Угаасаа дуусахгүй тэгээд үе байсаар л шийдлэнч гарч ирэхгүй байсаар ч байх болно. Мэтгэлцлээгээд тэр фейкерж байгаа хүмүүс болохгүй бас хийсэрч явах болно. Тэгээд зөвөр л хөө хүний өөрийнх нь ертөнцийг харах өнцөг болон хүмүүст яаж имижээ бүрдүүлэхийг хүсэж байна гэдэгт л учир байгаа юм болоо. Гэхдээ яг зүгээр яг хувийн зүгээсээ бол мэдээж хэрэг фейкерч болно. Би сая хэлсэн шүү дээ. Одоо жишээл Монголд буу ярьж болохгүй юм ч бас сайшаа уран сайхан л юм бол байж болно. Гэхдээ ядаж нэг инфлюенс хийж байгаа гэдгээ те бусдыг ямар нэг юм өрөөлн даган тийм яаж байгаа гэдгээ тооцоод ядаж жоохон цензуртэй байна уу гэдэг л юм уу да. Тэгээд тэгснээ хамгийн гол нь хитрхи дүрдээ ороод нэг юм жинхнээсээ нэг Америкт хоорондоо шаалцдаг гангструудыг өөрсдөө төсөөлж амьдраад байгаа байхгүй юу? Миний таалагдахгүй байгаа юм. Яг бүр нэг тэгснээ ингээ 2 3 ганг болсон би бинийгээ бараг бууд жална мална аа. Монгол тийм байд юм уу? Зүгээр мэдэхгүй юм бэ шүү. Sorry л гэсэн. Тэрнээс шиг бол инфлюенс бол байна. За мань нэштэй эхлүүлснээр яг нэг юу одоо point дуусгах чинь. Одоо юу гэдэг нэг муу талаараа үлгэр дуурайл болох юм бол димиг хэлээд байгаа шүү дээ. Hard time ихт буу, gun, violence бол дими. Би бол гөнгөн дээр ярьж байгаа байхгүй. Үгүй хүн яагаад хөдөлмөрлөөд ийм мөнгө олж болдгоо гэдэг. Энэ бол яг флексэрж байгаа ч гэсэн нээ чин бас нэг талаасаа бодол зөвл үлгэр дуурайл байгаа байхгүй. Хүн яагаад их мөнгөтэй байж болдгоо. Монгол хүн яагаад баян байж болдгоо гэдэг л point ярьсан шүү гэж. Тэрийг бол хинч үсгөө шүү. Gun, drug, тэр буу, hard time мөхийг бол би эзэж дэмжээгүй шүү тий. Тэгээ энэ дээр бол яг байж болох юм шүү гэж хэлж байгаа. За end of my point. Брогийн цэгийн point. Рэпэд акацууд гадныхны салж байгаа шүү дээ. Тэнгууд яг ингээл тэр төвшөнд нь адилхан байх гад ингээл ингэж байгаа л байх гэж байна. Бас л өөрсдөө инфлюенс авсан байна те одоо үлгэр дөр ажиллах. Entertain юм чинь тий. Тэнгууд сонсогч нар өөрсдөө ингээл сет ч юм уу тест ч юм уу хийж. Энэ сонсогч тийм хийчихэл та гэдэг бодлоо шүү дээ. Тэг үнэхээр жаг дуулаад хүн сонсоод байвал тэгэл бүр аргагүй ихэн тэрийг нь дуулаад тэр юуг нь attention авах л шийдэж штэ. Тэг эн чинь бас нөгөө талаа шаадгүй рэпрч хүртэл ингээл драг дуулаад ингээл хийдэг штэ. Тэгэл сонсогч нар ойлгоосоо л тийм ээ. Тэр нэг соёлт нь хомбуулаад юм ингээд. Хомбоо. Рэпрэн ч орхиос сонсогч ч гэсэн хохироо явцдаг. Тэр бас хэцүү шийдэж шүү. Бро бүр амар гоё үнц гаргаж ирж байна ёо хэвээр. Ёо. Одоо нэг амар их тийм жоохон байгаа билээ яг ингээл годомснаас анзаарах нэг 10 10 шинэ шинэ дугаарсан билээ мэлээ яриад. Ингээд сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс хэмжээний сургамж хүмүүж байгаа. Сор гэж бодсон юм аа. Харин одоо нэг хайбар нас дээр гарсан юм шиг юм ярихгүй шээ. Гэхдээ яг ер нь л нэрээ одоо ингээд те 20 түрээл 30 төхөөд ирчихээрээ өөрөө 15 би яг гэхдээ яг нэрээ тэгж боддог гэсэн юм. 15 6-тай байх та. Тэр загиндаг ч юм уу миний ингээд сонирхлыг ойлгохгүй байгаа ах эгч нарыгээ өөрсдөө насан дээр байж үзээгүй юм шиг гэж амар боддог байсан хэрнээ.
хүн нэрэл тэр үед ямар байснаа яг өөрөө ч бас жоохон нэр ингээ мартчихдгийн юм шиг надад санагдсан байхгүй. Би одоо хүртэл нэрээ 15 6 таахта өөрөө яадаг байлаа гэж бодонгууд үнэхээр тэнийг юмнууд хийдэг байсан. Тэгээд тэднийг одоо ингээ мартцсан нэг тэгдэггүй байсан юм шиг жоохон заримдаа яах гадингууд за бас 10 тийм одоогийн хүүхдүүд яаж байгааг би ойлгохгүй байх нь ч бас аргагүй юм байна. Тэрхэн шүүмжлэх хэрэгтэй юм тийм. Тийм бас тэгж болохгүй юм байна. Би өөрөө тэгдэг байснаа сан гэд ямар сандаа хүртэлтэй мартсан байснаа ямар ч байсан анзаарсандаа олзуулах гэж байгаа. Тэгстэй юм байлээ. Тэгэхээр тэр хүүхдүүд яаж юмд ханддаг, чин сэтгэлээсээ одоо нэг даган дуурайдаг болохыг бас жоохон санаж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм байлээ. За нэлийн гүнзгийрсэн байт юм байна. Амар хүчин амар тийм сенситив байж тийм. Харин юу сонирхох гэдэг нэг юм л хүн гол санагдах гэдэг юм байж байгаа. Тийм. Тэгээд амар сэтгэл гол юм ийм гол санагдаж. Тийм. Тэгээд яг ухаа яг өөрөө юм. Тэгээд кул харж ингэж бодож байгаа шүү дээ. Хөрхэн. Би яг тийм байсан. Солонгос кино мэнүүн дээр ч юм уу янз бүрийн кинон дээр нэг тинейжер банд дээр тамиг татхлаар те нэг сүртэй хайдал тамиг татвал нэг октоо тал гаж байгаа юм шиг нэг юм хүмүүс намаа нэг кул харж бодох гэж байгаа юм шиг тэгж мэгэр одоо ихэд харангуй би өөрөө амар өвдөж байгаа байхгүй биз дээ. Яах гэж тэ хараад идсэн тэр навшин зүйлийг татаад байгаа юм бэ биз дээ. Тамиг бол навшин шийд шүү. Үзэж байгаа хүмүүс. Тамхинаас гарсан хүмүүс ирж байгаа шүү. Флекс хийж байгаа. Тийм тамхинаас гар угаасаа тамхир яа дээ. Тамхи бол дэмий шүү дээ. Ялтаж. Тэгээд бид тийм нэг подкаст чинь нэг Untold Story гэдэг яг ерөнхийдөө тэгэл яриад ардаас нь яг нэг төсөндөө үгэлэл дуустдаг байхгүй тийм чинь брото зүгээр юм ярингуут зүгээр араараас нь яваалаа халуурсан байдаг. Гэхдээ гоё зүгээр. Би бас Монголд очивол ер нь тандаг уу? Ер нь бол одоо ямар ч эдитгүй явж байгаа манайх. Гэхдээ оролцсон зочин маань ямар нэгэн байдлаар хүсэлт гаргуул яг хасдаг. Тэгээ сонсогчдоо ч гэсэн яг үннээ дийлэгчий. Тэгээ нэг бид нар яриад байгаа шүү. Бид нар ч жинкэр ийл шүү. Жинкэр ийл. Ер нь урдаасаа л нөгөө нэг зүгээр ихний хоосон хэрэггүй яриаг асуулсан. Тэрнээс ч ямар ч дийтгэхгүй явж байгаа. Имэрэж байсан гой санагдаж байгаа. Яа асуусан бэ гэдэг нэг дахиад уншаад юм яриад байсан бол хугацаан дээр ихтэй гоё яриа болоод байвал бас заавал нэг цаг байна гэсэн ч юу байхгүй. Жохо урт болсон. Ярмаар яриалж болоолно гэсэн. Тэгэл ярианы гал онторхаар тэгэл цогшуулт юм дөө. Тиймэрхүүл байна да. Гэхдээ сая бол үнэхээр сонирхолтой юмнууд ярьлаа тий. Угаасаа хэлий яриач гэж бодож ирсэн юмудаа хин л хэлээд ах шиг боллоо. Просто хипхопыг амар хүн сонсож шүү дээ. Ялангуяа сүүлийн 10 жил бол бүр яг нөгөө нэг popular хөгжим болж хөвөрлөө шүү дээ. Баг pop хөгжим болж. Урд нь бол rock pop байдаг гэсэн тэ ялтчихв. Яг хөө тийм хэсэг үе бол би те бас нэг хэсэг ихэнх одоо гэтээ одоо нэг сонио анзаарсан юм яг үнэндээ Монголд л нэг рок гээл ч юм уу те амьд хөгжим гээл байдаг байсан ш. Зарим тийм дуунууд дийлэнх дуунууд нь яг Америкт ч юм уу Англид ч юм уу очингууд зүгээр тийм рок нь биш pop дуун лсэн байдаг ш. Зүгээр гонигтэй түүх байлаа гэж. Английн үзэх юм бол Brit pop гэдэг. Тийм шүү дээ. Тэгэл рок хөгжим байхгүй юм л. Өөрсөнд нь бол баг зохиолын дуу шахаад байгаа байхгүй утгай хувьд бол биг мэд Монголд гэсэн чинь рок гэж гангараад байгаа болохоос тий. Тийм. Үсгийн утгаар англиас рок, америкас pop. Тий. Тэгээ яг сүүлийн 10 жил бол үнэхээр дэлхийд даяараа яг trap гэдэг хөгжимтэй танилцсан. Түүнийгээ дагаатч яг хипхоп бол яг pop хөгжим болж хувирсан. Тийм болохоор ч одоо нөгөө нэг
хөгжмийн элементүүдэд нь ч гэсэн янз янзын өөр жанрын гарууд хүртэл нэг тийм шингээсэн дуунууд ч их гарах шиг боллоо. Коллаборейшнууд хамтралууд ч их гарах шиг боллоо тий. Монголд ямар сандал баг сүулдэ дуучид нүглэх гээд байгаа юм шүү. Тэгээд сүүлдээ ихтэй жанрыг бор тодорхойлох боломжтой болсон тийм жоохон тэр бол ярихтай бол явц шүү. За бро маань чадарж ах шиг байна. Тэгээ сүүлийн хормыг тийм зочиндоо үлдээдэг байгаа. Хэлж ярмаар байгаа зүйлс. Энэ удаагийн дугаард жоохон онцлог болсон юм нөгөө бит хоёр нөгөө зочноос гадна бит хоёр өөрсдөө бас нэлээд сайн ярьлаа л да. Уг нь голцоод зочноо ярьлаа. Хөтлөгч болж байна. Тойр юу яа тий. Тэг бараг асуугаа шүү тий. За. Тэгээд эцсийн хором брод үлчтэй нөгөө нэг заавал одоо юу гэдэг нөгөө юм ухаарлын үг шаах шаардлагагүй тий. Зүгээр юу л хэлмээр нь юугаал хэлэх шүү. Тэгээ хэлж ярьж ярмаар байсан боловч нөгөө нэг амжаагүй зүйлс байвал бас сэдвүүд байвал үргэлжлүүлэн ярьж бас болно. жоохон боловсрч 80 90%, 100%. За окей ярьлаа гэж. Тэгээд юу юу хэлэлмээр юм. Яг юм шиг хасчих. Тэгж үү. За тэгээс намайг ч юм хэлчих юм бас нэлийн дээр үү. Тэгсэн. Нилээн болж иж. Би ч өөрөө бас нэг яриамаараа гэж яах. За муу ч юм уу. Зургуу талдаа. Яг ямаас авчлаа. Тэгээд өөртөө олгосон баярлаа. Тийм цаг гаргаад бас шөнөөр бит хоёртой ингээ ярилцсанд баярлаа. Тэгээд оролцох гэж бас нилээн болсон ялтчгүй тийм тэрэн дээр бас нилээн удаас хоошлсон. Би л юу нэг хоошлоо. Яг аль талтаа л байсан баг. Цагийн зөрөө мөрөөгөл бас яригтай асуудал их би. Би нэг удаа бас өөрөө нэг за одоо хор юм орыг нэг тэгсэн. Шит яшигчтай энэ л орыг. Тэр үедээ би бүр яг амар их боддоо. Энийг ямар ингэж одоо нэг шинжтэй бодлоо. Амжилттай олон сонсогчтой болороо баярлаа. Тэстэн гэдэг байн хүрчлээ. За баярлаа. Тийм. Ер нь бол зочид болгоныгоо би дахиад дараа зочноор оруулнаа. Тэр үед өшөө гоё юмнуудтай уулзъя гэж дандаа хэлж байгаа. Тэр үед ингээд хамт сууж аваад гоё яриа. Тийм. Тэгээ тэгвэл бүр илүү гоё болох байх. Yo, bro is coming to Chicago. Yo. Илээд тагш их юм бол бүүэлнэ гэдэг. Ер нь подкастуудыг нэрсэж сонсдог таа. Тэгээд танаа подкастаараа нэгнээс ахуулаад баг сонсогчтой ч гэсэн тэр нэг чанартай байдаг юм шиг. Thank you. Чанартай баг сонсогч юм. Одоо нэг подкаст амар биштэй ингэ. Хахтсан сайн юм. Тэгээд тооцсон стилээс нэгнээс ингэ жаа. Thank you. Баярлалаа. Өстой бараг огшчлоо. Үйлмэр зэрэгчлээ. Аархал төрж ин андам ээ. За тэгээ баярлалаа. Тэгээд цаг гаргасан дахин баярлалаа. Тэгээд карантин дуусгаар хэрвээ электроник хөгжим сонирхдаг залуус байвал Demi Moore болон Psychedelic Prism-д үргэлж хамтаагаарай. Сонирхож байгаагүй боловч сонирхмоор санагдсан нэгэн байвал Q гэд газраар ороод гарахад бол ер нь бас тоглож जैन те бар 5 дахь хагасанд бол магадлал өндөр газруудын нэг байгаа шүү те. Чи Q DJ гэсэн юм shit Q is my second home bro. Mention Q да чамэр шүү дээ. Q айгуу гоё ягаад Q тоглолттой гэхээр ಇದು тоглолт гоё пост биднэртэй ингээд хэвлэлтэй чанартай. Би мөнгө төгрөгөө тохироод тий.
аль аль талтай ашигтай юм уу кьют ихтэй хүмүүс нэрдэг. За. За 5 дахь хагасаа кьюд очоор. Кантин дуусгаад. За тэгээд өгшөө цэгийн тий psychedelic prism-ийн цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Yeah, nigga sang guitar.